Сайн бацгаана уу? Тийм уралдаан 2025 оны оролцогчийн хэсэл байна. Сайн бацгаана уу? Тийм уралдаан 2025-ын оролцогч төлгөн байна. Сайн бацгаана уу? Тийм уралдаан 2024 оны оролцогч Нанди Эрдэнэ байна. За Youth Power гойсон мөрөө яг хамгийн анхны удаага амигтаа ингээд зохиож байгаа түүхээсээ уулзах юм бол өчигдөр орой бол бид яг ходоол тэгээ нөгөө хүүхдүүдийн ханж идрэх юм хүмийг айгуу цагийн болгож авсан. Гэтэ яг бас цагтаа амжаад өчигдөр оройн нэрээд тэгээ шууд ингээд ширээн дээрээ 50 мерчүүдээ өгсөн нь бас айгуу азтай ч гэх юм уу, жоохон хариуцлагагүй ч юм уу тиймэрхүү юм болсон. Тэгээд яг чуулганы үеэр бол маш манай баг хамт олон ер нь бол аруулаа байсан. 9 овгоо нэг нэгээр хариуцж аваад нэг техникчтэй. Тэгээ ер нь бол олоолаа байсан да айгуу баярлж байгаа. Тэгвэл бол ингээд буруулахнаа ч юм уу нэг мэдгүй 10-аас бага байсан бол үнэхээр яг юу яаж амжуулах байснаа жоохон хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь бол багийнхандаа айгуу их баярлсан. Тийм болохоор та нар ч гэсэндээ яг аль амиг зохиож байгаад тэгээд хэр ачаалттай байх талаас нь шалтгаалаад багийнхнаа ч гэсэндээ маш зүгээр сонгоорой гэж зөвлөмөр байна. Тэгээд яг Youth Power маань дуусан сэтгэл гэх юм бол ямар ч нэг том давааныхаа ингээ ард нь гарсан юм шиг санагдаж байна. Яг 25 оны 11 сард хуралдаад яваад тэгээ ирчээд за 3 аймгаараа оюун бүсээрээ хамтарч хий гэдэл айгу том юм төсөөлсөн байж байгаад тэгэл болчингууд нь жоохон сэтгэлээр унчаал за ядаж амигтаа ингээ хийчихье гэж бодоод тэгээ ингээл хий гэж шууд чулуудаал хүүхдүүдээ олоод тэгээ нандагчтай холбогдоод төлөвлөмж битүүргээс 25 онд хамт явсан. Тэгээд өөр сайн дурын ажил хийчихээр бид нартай ингээм хамт ажиллачаар хүмүүс гоё нээлттэй тийм хүмүүс хэн мэлээ гэж бодож жоод энэ бол багийнхнаа олж авсан. Тэгээд ер нь бол багийнхандаа л их баярлж байна. Тийм болохоор та нар ч гэсэндээ багийнхнаа маш зүгээр сонгоод тэгээд чуулганаа хийгээ зорьсон л бол тэгээд шууд хийж агаарай. Тэгэхгүй ингээл дунд нь мэдээж маш олон асуудал гарч ирнэ. Тэр болгоныг ер нь бол багийнхантайгаа л хамт ардна гарна. Тийм байна. Би болохоор тийм уралдааг дуусгаад он гарсны дараа сургуульдаа миний Youth Power хийсэн. Тэгээд тэр үед болохоор зохион байгуулагч нь өөрөө ганцаараа тэгээд нэг ангиасаа нэг идэвхтэй гэсэн 2-3 хүүхэд аваад хийжсэн. Тэгээд тэр үед надад ягаад ч нэг юм айдас байгаадсан дотор зүгээр л нэг юм би чадахгүй юм шиг байна гэсэн. Харин болохоор би Youth Power-ыг хийхэд болохоор бүр ингээ 10 ийм зохион байгуулагч волонтеруудтай болохоор бүр ингээ амар зөрөгтэй эхэлсэн юм шиг санагдсан. Ер нь тэгээд нөгөө тийм олонний хүч оламгүй далай гэж мэгээд ер нь л их надад амар ийм олон байгаа нь айгүй гоё санагдсан. За миний хувьд болохоор өчигдөрхөн яг бэлтгэл ажилдаа ингээд ороо үзсэн. Би яаж байгаа нөгөө давхар олимпиад идэргээд завгүй тэгээд яг гол үйл ажиллагаануудаа яг сайн оролцож чадаагүй. Тэгсэн чинь яг одоо манай багийнхан маань бүгдээрээ ингээд өөр өөртөө ингээд ажиллаа хийсэн, бүгдээрээ ингээд бүх ажлаа болгоцсон байхад би бүр үнэхээр их баярлсан. Тэр их ажил яаж байгаагаар би ингээд яана би юу ч хийж чадаагүй дээ гэж бодоод очисон чинь манайхан бүгдээрээ болгоцсон тэгсэн тий бүгдээрээ болно шүү дээ. Эдэргээл амар хөөрхөн ингээд бүгдээрээ ингээд хоорондоо ярилцаад ажиллаа хийгээ байж байгаа нь үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд би болохоор өчигдөр орой гэхэд бол юу вэ? Маргааш штэ бид хэдий ингээд бараг бүтэн сарын хугацаанд зохион байгуулалтаа хичээжсэн зүйл маань ингээд болох гээд байгаад ер нь бол итгээгүй бараг амар тайван за маргаашийг л авчвал гээл ер нь бол өдөр болгонд тэгдэг байсан. За тэгээд нэг хөгжлөө юм бодогдлаа л да. Нөгөө бид хэд ингээд төсөө бүрдүүлэх гээд ингээд байгууллагуудаараа явхад нэг юм хөгжлөлтэй төөх байгаа юм заяа. Бид хэд ингээд ямар ч төсөөгүй болчаад за ер нь байгууллагуудаар шууд очиод асууя гэж бодоод тэгээ шууд нэг байгууллага сонгоод орсон юм. Тэгээл ороод зам бид нар ийм чуулганы зохион байгуулагч юмаа. Тэгээд танай зүгээс манайхтай хамтарч ажиллаад төсөв өгөх боломжтой юу гэд асуухад бид нарт яг та нарт зориулагдсан төсөв байдгүй. Тийм болохоор арай хараахан тусалж чадахгүй нэ гэдэхгүй юу. Тэнгүүд за гэж байжсэн чинь за яг хоо би та нарт хувийнхаа зүгээс 20,000 өгье гэд яг гаран дээр ингээд бэлэн 20,000 төгрөг өгөөд тэгээд би яг ингээд багийнхаа идээ гарч ичээд бүр ингээд бантаад юу болчих вэ? Ямар ч байсан өгөөгүй биш бол өгсөн. Тэгээд тэр байгууллага яг хэлэхдээ далайд тусал нэмэр гээд ер нь л яг хамгийн анхны ингээд төсөө шууд ингээд гардаараа авч исэн тийм түүх бэдийн. За тэгээд яг дүүнээсээ эхлүүлээ тэгээд бүх төсөө ингээд бүрдүүлээд
үйл ажиллагааныхаа ард гарсантаа бол үнэхээр их баяртай байна. Тэгээд зөвлөх зүйл гэх юм бол ялчгүй цаг бол маш үн цэнтэй билээ. Цагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Бидэд ялчгүй бүгдээрээ 11 12 дугаар анги хэлчихэг те ЕШ идрэгээд янз бүрийн ингээд автлага хичээлтэй байж таарад бидэд нэлээд оройтуулж биелсэн. Тэр нь нэлээд бид нарт маш сул тал болсон байх гэж бодож байна. Тэгээд тийм болохоор цагаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь бага маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. Хичнээн мундаглаг хүүхдүүд байсан ч хоорондоо ингээд нэгдэж чадахгүй бол тэр үнэхээр тэр үйл ажиллагаа хийж бүтэхгүй байсан. Харин бид нар ингээд нэгнтэйгээ ойлголцож хичнээн нэгнийгээ бүрэн сайн танихгүй ч гэсэн бид нар нэгдээд хамтарч ажилласандаа ажлын эцэст одоо энэ чуулганыг яг зохион байгуулсан болохоор зохион байгуулж чадсан. Тийм болохоор баг үнэхээр чухал шүү, багийн гişүүд. Тэгээд багаар ажиллах чадвар үнэхээр их чухал байсан шүү. Тэгээд бүгдэнд нь үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. За, ер нь зохиох гэж явж хаад нэлийн олон хэцүү асуудлууд гарч ирж исэн. Тэгээд том хүмүүст айгүй урам хугарчсан зүйлүүд бас зөндөө. Тэгээд бас баярлсан ч гэсэн юмнууд айгүй их байгаа. Мэдээж яг нэг сайн хажуугаар сар гээд бид нар тусуу өгч байгаа, бидний дэмжиж ажиллагаа байгууллагууд байгаа ч гэсэндээ хажуугаар нь айгүй энэ хүн чи ийм хүн байсан юм уу гэмээр нэг тийм хүмүүс байсан. Тэгээд наана ингээд амар хүүхдүүдийг дэмждэг. Оста нэрээ хүүхдүүд л ингэх хэвээр хүүхдүүдийг дэмжиж ажиллаж том хүмүүс л ингэх хэвээр гэдэг хэрнээ яг тулаад очингууд бүр ерөөсөө тийм аагүй. Тэгээд тэрэнд нь жоохон гомдсон. Тэгээд дараа нь болохоор нэг байгууллагаар дөрвөн бит хоёрыг хамт орсон юм аа. Тэгээд за яг тэр байгууллага болохоор нөгөө нэг ихнэр нөхөр хоёр хамт ажилладаг. Тэгэл бит хоёр нэг үүдээр нь шаачаал орж болох уу гэдгсэн чинь оруулаагүй. Тэгээд ингээд зүгээр ихнэр нөхрийгөө алей наа чи юу гэдэг юм бэ гэдэг ингэдэг нь. Гэтэ нэг чуулган танилцуулах гэсэн юм аа гэдгсэн чинь нөхрийгөө зүгээр алей чи яваа зүгээр сонсчод ирдээ гэл. Тэгээд ингээд бүр амар үл ошсон. Тэнгүүд ингээд тэгээ манай чуулган бүр ингээд хинч хамаагүй ч юм шиг ингээд амар жоохон урам хугарсан. Тэгээд дараагийнх нь болохоор заалаа ер нь бол хайгаад бидэд айгуу гоё заал олоод тэрийг за ер нь яг баттай болчлоо доо гэж бийжсэн чинь нэг 5 хоногийн өмнө ер нь бол заалч удирчлаа гэд бид нар л үтгсэн. Тэгэл за бүр үнэхээр өөр том ажил байгаа юм бол хэвлөө арай өөр заал олъё доо гэл. Тэгээ нэг арай өөр газар очсон чинь бидэдийг та нар тэгээ нөгөө газартаа гологцчоод бид нар дээр ирж байгаа юм уу? Та нар тэгээд 72 хүүхэдтэй бол зүгээр сургуулийн хурлыг зааланд орчооч. Тэр чинь тэгэл ингээд шийдэгдчихлээ гэл. Бид мэдгүй амар явшлаад байгаа юм шиг санагдсан байхгүй. Тэгэл тэр үндэ ч гэсэндээ амар урам хугараад уг нь айгүй хүндэлдэг гэх юм уу да. Айгүй гоё хүн байх таа гэж бодож явдаг байсан хүн дээрээ тийм үг сонсон чинь жоохон балмагдаад яана биднэрт ч одоо туслах хүн байгаа мó гэж бодоод. Гэтэ бас боловсролын газар дээр бас очивол тэгсэн чинь манай 6 дарга бид нар дээр ингээл шууд бидний мөр хамаг юм ингээд нуглаад гисэн. За заалыг чинь тэгээ тийш яриад алдан тод явуулчлаа гэж бид чинь бүр шууд нэг хэдхэн секундын дотор бараг паниктал ийм хурдан байсан юм уу гэж бодлоо. Тэгээл нөгөө нэг манай аймаг чинь хамгийн цөөхөн хамтай тэгээ хүүхдүүд нь бас жоохон юмх юмд явдаг хүүхдүүд байгаа ч гэсэндээ ихэнх хүүхдүүд нь аягүй оролцоо муу байсан. Тэгээ хүүхдүүдээ хамгийн багаар бодоод 72 хүүхдээ олж чадахгүй байж хад бас сургуулиуд руу альбан тоот өгж 6 дарга тусалсан. Тэгээд боловсролын газар болон байгууллагчин ер нь тэгээ биднийг хамтарч ажилласан зөндөө олон байгууллагууд байгаа. Тэд нартай айгүйх талархаж байгаа. Тэгээд хүүхдүүдтэй хэлэхэд та нар маш олон байгууллагаар явж үзэх хэрэгтэй. Тэгээд тэр дунд чинь муу ч хүмүүс байгаа, сайн ч хүмүүс байгаа. Тэгээд ер нь бол муу хүмүүсийг тэгээл зүгээр орхичих хэрэгтэй. Сайн хүмүүсээс харин за би ирээдүйд ийм гоё хүн болох ёстой байна. Хүүхдүүдийг ингэж дэмжих ажиллах ёстой байна гэдэг ч юм уу. Хүний ер нь сайн талыг харж ажиллах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгэл ер нь тэрнийхээ хүчинд өнөөдрийн чуулганаа бий болгоод тэгээ бас өнөөдрийн хамгийн гол зүйл маань хүүхдүүд байсан. Хүүхдүүд маань байгааг бол өнөөдрийн маань чуулган байхгүй. Тэгээ ямар ч тач хүүхдүүд маань өөртөө ирээд би битгээ айгу хурдан татансаад нэг өдрийн дотор гэхэд тэгээд хөөрхөн шийдлүүдээ гаргаад явсан айгу их баярлж байгаа. Бас нэг жоохон юм нэг гоё ч хэмээр юм амар юм нэг сэтгэл дулаахан үлдсэн түүх нь болохоор бас нэг их зултан хамт ингээ нөө нэг байгуулаар орсон хгүй юу. Тэгээд чинь манайх болохоор юм нөө хүүхдийн төлөө юм чиглэсэн юуны одоо төсөм өдр бол хараахан байдгүй. Гэтэ яг хөө би ингээ та нарыг хуваараа дэмжиж болчихно гингүүдээ бидэд ингээ 50,000 төгрөг өгсөн байхгүй юу. Тэгээд 50,000 төгрөг өгөхөөсөө гадна ингээ бидэд амар гоё зөвлөгөө өгөөд та одоо тэ хүн дээр ярахтаа ингэж яар хамгийн гол юм аа ингэж яар идэр гээд бидэд яг юм одоо тэ юу юм бэ
юм гой зөвлөгөө өдр өгсөн нь бүр ингээ амар сэтгэл өвдсөн. Тэгэл бит хоёр гараад вау тэгээ одоо ингээд би байгууллагаас ингээ өгч чадахгүй ч гэсэн ингээ хуваараа дэмждэг ийм хүүхдийн одоо тэг хүүхэд юм хийх хүсэлтэй байгаа хүүхдүүдийг дэмждэг тийм хүн болох юмсан гэж бит хоёроо бид ярьсан. За би болохоор яг мини yacht power хийжсэн. Тэгээд яг анх сургууль дээр өмнөх төгсөгчтэй хамтраад яг мини yacht power хийж байхад бас надад хүндрэлтэй санагдчихсан. За энэ яг бүтэхгүй мэн дөө. За энэ баг ангиудаас баг хүүхд орохгүй юм биш үү дээ эдэргээл. Тэгээ бодоо байжсэн чинь нэг л мэдсэн чи амар олон хүүхд ингээл орж ирэл бүр яахаа мэдгүй паниктаал. Тэгэл яг тухайн үедээ тэгэл баг багаар нь хуваа суулгаал тэгэл гол асуудлуудыг шийдүүлээ. Тэгээ бүгднгийн хооронд нь ярилцуулаад тэгэл бүгднгийн ингээл гаргаа явж байхдаа би бүр ингээд гар салгалаад үе би хийж байгаа юм бах та гэж ер нь айгүй гайхажсэн. Тэгэл за би ер нь yacht power хийх боломжтой юм байна гэж ер нь бол 25 онд яг тэгж бодож исэн. Даанч нөгөө 24 онд явсан цуг 24 оны тийм хурлаад явсан цуг явсан хүмүүс маань оролцогчд маань болохоор бүгдээрээ ингээд боломжгүй чадахгүй тэгэл намайг явчихгүй дөө чи тийш очиод үзчихгүй дөө асуугаад үзчих тэнгүүд ингээд байгаль орчноос асуусан чинь тийм төсөв байхгүй одоо манай байгууллагаас өгөх тийм төсөв байхгүй эдэргээ тэнгүүд нь тэгэл ер нь шууд шантарсан байхгүй юу тэрэн дээр яалчгүй баг бол маш чухал юм шиг санагдсан одоо яг 25 оны төгсөгчтэйгээ нийлээд гэхдээ би ингэсэн байхгүй юу за ер нь дахиад л ороод үзье манай 25 оны төгсөгчд бас байгаа л үдэ гэдэг их шууд Монгол экологи төврөө холбогдоод тэгээд холбогдоо байсан чи таны говь сүмөр говийн бүсээр хийж байгаа шүү дээ эдэргээ сонсчод би бүр гайхаад 25 оны төгсөгч бүр амар хийж байгаа юм даа гэж бодоод тэгээд яг ингэц бол бэлгөөний хоёртой холбогдоод яасан чинь говийн бүсэнд болохоо болцсон гэд тэгээд ерөнхийдөө бол ЗБ багт нь хамтраад за тэгвэл хэдүүлээ ер нь ямар ч байсан аймагтай хийх гээд үзье гэд тэгээд зоригшуулаад яг орсон тэгээд үүний маань үр дүн одоо ингэж байж байна тэгээд бидэд бас баяртай байна яг 2-3 сар ингээл явж байгаад тэгээ бичиг цаасны ажил нэлээд их байд юм байлээ. Тэрийгээ бас нэрээ хуваагаад авчруулах зүгээр санагдсан. Тэгээл дахин юм хэвлүүлэх болно. Дахиад нөгөө хэвлэсэн юмнууд аваад байгуулахаар нэг байгуулахаар ороход нэг юм солигдоод тэгээ дахиад тэрийг аллаа дахиад хэвлүүлэхэр болдог. Тэгэхээр бас тэрийгээ анханасаа нарийн тооцоололтод орох хэрэгтэй. Төсөө ер нь бол нэлийн өндөр угаасаа тавьж болдгоо мэлээ. Бид ч юм бүр анх юм 10 эдэн сая төгрөгөөр манай амигч мараа хамгийн дээд төсөвтэй амиг болох юм шүү энэ гэл амар ингээл явж исэн чараа. Шууд техник байгууллагасаа ороод таны төсөв чинь амар өндөр байна. Тань ийм үйл ажиллагааг хинч бараг дэмжихгүй байх гэл. Тэгэл за хэдүүлээ ер нь танаад гэл тэгэл бүр юу 10 эдэн саяас бүр маш их доошлсон. Тэгм болохоор ер нь бол аль болох таньж болох тиймэрхүү юмнуудаа бичиг цаасны ажиллаа анханаас нь маш сайн судлах хэрэгтэй санагдсан. Тэгээд багийнхнаа л маш сайн зүг сонгоорой. Тэгээ үнэхээр хідүүлэхний хийгээд ачаалаад дааж чадахгүй бол маш их ядарна. Тэгээд ер нь бол бас хэдэн сар хөөцөлтөд явж явсны хойд одоо ингээд чуулгана дуусны араас бас яг амар ядарснаа мэдэрдэм байна. Тэгээ манай зохион байгуулж байгаа бүх хүүхдүүд маань ч гэсэн өнөөдөр яг дуусахныхаа араас л жоохон хүүхдүүдэд гаргачаад ядарснаа мэдэрцгээгээл тэгтээ бас жоохон юм хийгээд даваад гараад ирснийхаа ардаас баяртай байгаа. Тэгм болохоор аль болох аймагуудтай хэлэхэд та нар ч гэсэндээ ядаж өөрсдөө аймгийн түвшинд жижигч болтугай шийдлийг гаргаж ирээд түүнийг хэрэгжүүлэхийг зориод тэгээ ямартай ч хүүхдүүдэд нэг юм байдаг шүү байгаль орчноо хамгаалах ёстой шүү гэдэг тийм ойлголтыг ер нь хүрчүүл зүгээр санагдсан. Тийм. Баярлалаа. Хантаа